Дараагийн мэдээ танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын зүгээс Төв Азийн чиглэлд бол ихээхэн анхаарч байгаа. За ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлд бол ихээхэн дэвшил гаргаж байгаа нь энэ удаагийн статистик мэдээлэлээс харуулж байгаа юм. За Төв Азийн орнуудын бүгд найрамд Хятад ард улстай хийж байгаа худалдаа 2025 он 100 тэрбум $, авч дээд амжилт тогтоосон байна. За дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад тулгарч байгаа сорилтуудыг үл харгалзан бүгд найрамд Хятад ард улс болон Төв Азийн орнуудын хоорондын худалдаа 100 тэрбум гаруй $, хүрч дээд амжилт тогтоосон гэж бүгд найрамд Хятад ард улсын засгийн газраас энэ одоо 7 хоногийн ихээр мэдэгдэж байгаа. За тус улсын гайлын ерөнхий газрын мэдээллийг иш татан гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуа Жикан Төв Азийн Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменстан, Узбекистан зэрэг улсуудтай хийсэн худалдааны бүтц сайжирч байгаа. Бүс нутгаас Хятадын зах зээл илүү олон тооны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн нийлүүлэх болсныг онцолсон байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрч байгаа, олон улсын худалдааны системд ноцтой сорилт тулгарч байгаа энэ үед бүгд найрамд Хятад ард улс Төв Азийн орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гадаад саад бэрхшээлийг даван туулж худалдааныхын хэмжээг 100 тэрбум $-оос давалж чадлаа гэж хэлсэн байна. За мөн тэрээр хэлэхдээ талуудын эдийн засгийн хамтын ажиллагаа үргэлжлэж байгааг өнгөрсөн жил Казахстаны Астана хотод босон бүгд найрамд Хятад ард улс болон Төв Азийн дээд хэмжээний уулзалтад холбон тайлбарласан байна. Тус дээд хэмжээний уулзалтанд бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин болон Төв Азийн 5 орны удирдагч нар оролцсон. За Гуа Жиканы хэлснээр Төв Азаар дайран өнгөрч Европтой холбогдох худалдааны маршрутыг хөгжүүлэх зэрэг зорилготой бүгд найрамд Хятад ард улсын бүс баазаа самунчлах ч гэсэн мөн агцтай явж байгаа гэдгийг онцолж байгаа. За Хятадын хувьд Төв Азийн хоорондох нийт худалдаа нь 2025 онд 106.3 тэрбум $, хүрч өмнөх оны мөн үеэс 12% өссөн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллийн Синьхуа агентлаг мэдгдсэн байна. За Хятадын хувьд гол нийлүүлж байгаа зүйл нь Хятадын машин механизм, электроник, өндөр технологийн бараа зэрэг бүтээгдэхүүнүүдэд экспортлох юм байна. За нийт экспортын хэмжээ нь 71.2 тэрбум $, хүрч өмнөх оныхоос 11% өссөн байна. За харин Төв Азиас импортлж байгаа бараа бүтээгдэхүүн нь 35.1 тэрбум $, хүрч 24 оныхоос 14% өссөн үзүүлэлт гарч байгаа юм байна. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд бол Төв Азид эдийн засгийн одоо өөрийн нөлөөгөө баттах замаар өөрийн бусад одоо төрлийн нөлөөг тогтоох юм зорилго баримталж байгаа. За Төв Азийн хувьд бол хуучин зөвлөлтийн одоо бүрэлдэхүүнд байсан улс. За тэр утгаараа бол Оросын холбооны улсын хувьд Төв Азийг өөрийн одоо ойрын ашиг сонирхлын бүсэд тооцоор ирсэн. За харин Оросын холбооны улсын зүгээс Украинд дайн байлдааны үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Төв Аз дахь сонирхол нь бол төдийлөн өөрийнх нь хүссэн хэмжээнд байж чадахгүй байгаа. За мөн Оросын холбооны улсын эдийн засгийн нөхцөл байдал үүнд гол нөлөөллийг үзүүлж байгаа юм. За Төв Азийн орнууд бүгд найрамд Хятад ард улстай худалдаа эдийн засгийн харилцаа одоо тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч байгаа. За тийм учраас бол ялангуяа тус улсын хувьд цэвэр технологийн чиглэлд бол ихээхэн анхаарал хандуулж байгаа. За үүнд ашигладаг ашигт малтамлуудыг Төв Азиас олборлох, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, хөдөө аж ахуйг шинжлэх зэрэг томоохон одоо төсөл хөтөлбөрүүдийг бүгд найрамд Хятад ард улсын оролцоотойгоор явж байгаа. За Хятад бус нутгаас газрын тос, байгалийн хий болон бусад олон төрлийн бүтээгдэхүүнийг импортлж байгаа. Зөвлөлт холбоотой улс задарсны дараа Оросын холбооны улс Төв Азийн гол худалдааны түнш байсан бол одоо Хятад тэргүүлэх байр суурьтай байгааг энэхүү тоо баримт харуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл Төв Азид Оросын холбооны улс болон хуучин одоо зөвлөлтийн нөлөө суларсантай холбоотойгоор бусад одоо их гүрнүүдийн тоглолт идэвхжиж байгаа. За үүнд бол ялангуяа бүгд найрамд Хятад ард улсын эдийн засгийн нөлөөллөөрөө дамжуулан Төв Азийн хэрэг явдалд оролцох нь нэмэгдэж байгаа нь бол харагдаж байгаа юм. За нөгөө тэгүр бас энэ орон зайд бол бас сонирхолтой нэгэн их гүрэн байдаг нь Америкийн нэгдсэн улс байдаг. За харамсалтай Америкийн нэгдсэн улсын хувьд Төв Азийн чиглэлд эдгээр орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг оролдож байгаа ч гэсэн энэ нь бол эдийн засгийн хамтын ажиллагаа нь хязгаарлагдмал. За Австрийн бол хамтын ажиллагаа бараг одоо байхгүй гэж үзэж болно. За ялангуяа Америкийн нэгдсэн улсыг Оросын холбооны улсын зүгээс буруутгаж байгаа нэг үндэслэн Төв Азийн орнуудад одоо өнгөт хувьсгалыг импортлохыг оролдож, экспортлохыг оролдож байсан гэж одоо буруудадаг. За одоогийн байдлаар арчсан одоо дэглэмтэй бол цорын ганц улс нь Төв Азтай Кыргызстан улс болж байна. За бус нь бол автартаар юм дэглэмтэй байгаа нь Америкийн нэгдсэн улсын одоо арчлаар дамжуулан Төв Азид нөлөөлөө тогтоох бодлого төдийлөн амжилттай бос байгааг бол харуулж байгаа юм. За мөн Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн нөлөөлөл нь бол тодорхой төсөл хөтөлбөрүүдээр хязгаарлагдаж өргөн хүрээнд бол хэрэгжихгүй байгаа. За мөн Төв Азийн орнууд бол гол төлөв өмнө нь одоо Америкийн нэгдсэн улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан. За харин Америкийн нэгдсэн улсын олон улсын хамтын ажиллагааны тусламжийн байгууллага хаагдсантай холбоотойгоор тухайн төсөл хөтөлбөрүүдийн хувь заяа тодорхойгүй байдалд орсон байгаа. За тийм учраас энэ бүс нутагт одоо дамгаалах боломжтой цорын ганц их гүрэн одоогийн байдлаар бүгд найрамд Хятад ард улс болж байна. За энэ одоо эрчмээ бол эдийн засгийн бодлогоор дамжуулан хүчтэй хэрэгжүүлж байгаа юм аа.